бид нэр монтажныхаа зургийг авахулах гээд нөгөө happy өсгөл рүүгээ явах чинь. Тэгээд тийшээ бидрийг алхаж яв гэд. Тэгэхээр бид нар одоо яаж юм гоё өсгөзгий амжилчаад алхаж явах вэ гэж бодоод манай ээж одоо анарчиг ээж хоёр сайхан сэтгэлтэй болохоор хөргөж өгч байна. 5 сар мөртөө ингээ манай хаартаа уулаараа цастай байна. Өчтөр бороо орох жагаад ингээд бахан цас орцсон. Харж байна уу? За монтажны зураг авах орхтууд маань шаал өөр яваарэ. За бид нар зургийнхаа зурсан байна. Бидний өмнө нэг ангитай болохоор бид нар төв хүлээж агаад зураг авсан. За яг энэ үед бол зураг авалт болсон байсан. Тэгээд хоолнд орж явахдаа бяцхан outfit check хийсэн бичлэг. Нарсан үеийн царай нэг иймэрхүү. Би нараагүй. Бүгдээ тэнд очиж хилдэж явдаг. Тэр нахаа. Single би. За бид нар одоо соём дээр зураг авах гэдэг ингэж явж байна. Манай ангийнхаа амар олоолаа болохоор зарим нь хэсэг бүлэг хүүхдүүд нь дугуугаар, зарим хүүхдүүд нь машинаар тэгээд хуваалдаад манай анги тулаг илүү за тулаг тэрэн дээр ахуулах гээд одоо маа ангийнхан за дараагийн зураг авалтын газар за зураг дээд ой бичлэг ээжээ ой бичлэг ээжээ дургай за ой дургай орооч за дээлтэй зураг авалтмаар ингэ дуусчих шиг байна. Одоо бид нар форм өмсчихсэн. Тэр соём дээр очиж форм авах юм шиг байна. Айгуу гоё ус авчихсан. Хин. Бид нар өмсгөлтэйгээ зураг авах юм байна. Тэгэд нэг хадаа манайхаа нөөд цагаан ингээд баахан машин ингээд том машинаа цуваа таа. Энэ яг яах ч байгаа мэдэхгүй байна. Яа бид нарын өмсгөлтэй зураг авах ихтэй бэлэн болсон байна. 11-ийн найзтай хайртай. За хөвгүүд ихэнхэн дуугартаа хайрлсан. Ангийн багш нартай хайртай. Одоо энэ дотор ахуулна. Зургийн сайхан өрөө би чамаа хүлээж бороо фигүртэй харин цэцэрлэг зүүн ирүүгээр харийг хүсэн хараа өгсөн залуусаа хаастай. За бидний соём дээрх зураг авалтаа ингээд дуустаа. Одоо талбай дээр нэг зураг авахчаад тэгээд хүмүүс нь дуусах юм шиг байна. Манай морин жоо шинэ явж байна. Oh my god. Min хамтдаа бороо хүсэж байна. Түүний сайхан өрөө камта харин үсэргийг бүж байгаасай. Энэ түлэрсэн тагс намайг
ирсэн байна. Энэ зураг авахулаад дугуйтай явж ирсэн хүүхдүүд маань амар хурдан хүрээд ирлээ. Бидний дөнгөж ирээд байж хахад ер нь айгүй хурдан хүрээд ирлээ. Яа, шинэ өглөө гэхэд бид нэр гүйцэтгэхний үнэлгээндээ бэлдээ сууж байна. Ийм их новарыг дасгал ажлын ном шиг тэмцэл хийсэн аа. Багш хайлт гарах хооронд ингээд бид нэр хайлт амарч юм. Тэгээд та нартаас энэ ангиас жоохон танилцуулъя. Манай ийм шагналууд. За тэгээд тэр урд болохоор манай ангийн зураг болон цааг ингээд бас шагнал цамууд маань өрөмжлүүд маань ингээд байдаг байгаа. За ингээд харуул ингэж гоё харагддаг. Бид нар энийг гоё шинжилээ зориулж хэмжилжсэн байгаа. Тэр яра 5 сар оож шинжилгээ мэд гэдэг юм аваагүй байгаа. Гэхдээ зүгээрээ. Өнөөдөр бид нар Монгол хэлний шалгалтыг өгөн дууссан. Биднээс 2 шалгалт үлдэж байгаа. Англи хэл, математик. Тэгээд өнөөдөр одоо англи хаан сан бэлдээд байж байна. Нөө амар хашгираад байсан охин маань гадаа бүр амар гоё гэж та бүхэнд харуулъя. Манай багшийг пранктгаад бид нар ингээд багшийг тийм зогсох нү гэдэг ингээд хүлээгээд байж гэн тэр үед нь би бичлэгийн тэгээд эднэр болохоор ангийнханд очиж мэдээлэл өгөх байгаа. Жүжиглэлт камерамен дохой өглөх юм уу? Юм шуби танрига хамтдаа уянгад жилүүдийн алхам дуусаж хамтдаа эхлэс энэ холбоо ажирээ нэгтэй чөлөөтэй би мартахгүй утгал санчхтаг онгон багын андодмэ ойлох цаг хугацаанд би бинэ гэсэн сэтгэлэмээ эргэж хизээч ирэхгүй гинэн цайлган үерхлэмэн
A few moments later. Өнөөдөр та бүхэндээ дурсамжийн цомгийнхаа үр дүн танилцуулгад бэлэн болсон байна. Өнөөдөр бол 2026 оны 6 сарын 16 маш удаан хугацааны дараа үр дүнгээ танилцуулахын бичлэгийг хийх гэж байж байна. За бидний дурсамжийн цомгийн гадна тал нэг иймэрхүү дөө байна. Маш удаан хугацааны дараа иж байгаа болохоор гадна тал нь жоохон муудчихсан харагдаж байна. Нээж харцгаая. За ингээд хамгийн түрүүнд нэгэд харах юм бол миний ангаараа авахсан зураг хараг. За одоо нөгөө талд нь болохоор бид нар ангаараа авахсан зураг. Зургуудын хувьд бол тасархаа гоё гарсан байгаа. За 9-р ангийнхаа монтажны зургийн логик 1 жилийн дараа хүрэж байгаад уучлаарай. 1 жилийн дараа ингээд буцаад харахад амар гоё дурсамжтай санагдчихсан. Тэгээд энэ үрдэл зэн та бүхэндээ маш их баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзъя. Баяртай.